ард түмний сонголт зөв байх юм бол улс орон урагшаа явдаг, амьдрал өдөлдөг, хөнгөх юм бол бүх юм урууддаг. Монголын төрөндөө сүүлийн 8 жил амаргүй байж болох бүх юмыг самарлаа. Энэ сонгуулийн үеэр сонгогч та бүхэн хаан сонголтоо гаргана. Нэр дэвшигчд тодорхой болсон. Энголд Баттулга, Ганбаатар гэсэн хүн нэр дэвшиж байгаа. Аль та бүхэн тань. Та бүхний дундаас нэг л шийдвэр. Энэ Монголын төр тогтох юм уу? Эсвэл дахиад самрах юм уу? Энголд дараа ерөнхийлөгч болчих юм бол төр тогтноо. Энэ хүний ноён ураг дагаад энэ хүнийг дэмжиж байгаа их хурал засгийн газар орон нутгийн төвшөнд хамтарч ажиллаад энэ сууж байгаа та бүхний дэмжлэгтэйгээр хэдийгээр байдал их хүнд байгаа ч гэсэн юм урагшаа явна. Энэ сонгуул бол нэг талаас энэ асуултанд хариулт өгөх ийм сонгуул. Нөгөө талаас бас болгоомжл байна. Болгоомжл байна. Өөр хөвгөлөр гарч ирээд дахиад самарчих вэ гэдэг ийм болгоомжл жишээнүүд байна. Монголын төр дээд түвшиндээ зөрчилдөж өөрийгөө сүлдэх. Энээс шалтгаалаад эдийн засаг нийгмээ татаад унах уу гэдэг нь ийм л том асуултанд та бүхэн хариулт өгөх гэж байна. Энэ бүхнийг та бүхэн бараг дотроо бодоод шийдвэрээ гаргачихсан байгаа болов уу гэж бодож шít. Бид Энголд дарга ерөнхийлөгч болчих юм бол их хурлын төвшөнд, засгийн газрын төвшөнд, нийслэлийн төвшөнд, дүүргийн төвшөнд тэгээд цаашаа ард гарч эдийн засгийн үндэстнийг зогсоож урагшаа алах шаардлага байна. Байдал их хүнд байсан. Их хүнд байсан. Монголын эдийн засаг нөлөө сонгуульд явагдсны дараа бидний төсөөлж байгаагаас хүнд байсан. Одоо дөнгөж үүдний ам нааша эргэж харагдаж эхэлж байна. Өнгөрсөн жилийн төгсгөл эдийн засгийн жаахан өсөлт гарлаа. Төсвийн алдагдлаа байхгүй болж ашигтай гарлаа. Энэ жилийн эхний 6 сарын байдлаар бас нэг тиймэрхүү дүн гарч байна. Үүнийг баталгаажуулах шаардлагатай байна. Би ийм товчхон зүйл хэлж тэгээд энэ хол даргаыг дэмжиж өгөөрэй гэж энэ хүний тухай гол танилцуулга хийж байна. Эргээд харж яхад 6 төрлийн тэргүүнийг л зарим нь их холоос, зарим нь ойроос гарсан төв жишээ ажиллаж байсан. Батмөнг дарга байлаа. Тэр хоёр даргыг би мэдэхгүй ойроос ирсэн харж байгааг бодох гэж байна. Энэ хүмүүсийн хажууд байж Монголын төрийг гаднаас нь дотроос нь болцоо над гарсан. Өмнөх төрийн юм би тэрний гол даргыг нэргэжлээ. Эдийн засгч хүн. Улаанбаатар гэдэг бол Монголын тал. Монголын талыг өдөртөжсэн юм. Одоо бид жишээ нь ингээд хан уурчууд гэдэг сууж байна. Социализмын 90 оны үеийг таавс урд талда аж үйлдвэрийн комитет 100-аар 19 дугаар хороол байсан. За нисэх байсан. Энэ туулын урд талд энэ цагийн Улаанбаатар улсын төв харагдаад байгаа юм байна. Ийшээ буян тухайсан баян гол хүртэл. Баянтыг хөтөлбөрийг хэрэгжүүлж Улаанбаатар хотыг өдөртөж явах. Энэ Улаанбаатарын ши тавхны бий болцох болов гэж найдаж. Ингээд ерөнхийдөө миний ерөнхийлөгч болчих юм бол тэгээд бид нэг хамтраад энэ хүндрлийн цаанд гарах байх. Сая чин үннийг хэлэхэд сонгуулийн өмнө их хурл таагүй шийдвэрүүд гаргалаа шүү дээ. Ялангуяа сонгогчдод таалагдах. Ангалруу цаашаа нисээд Монголыг дампууруулах. Хүнд ч гэсэн зарим шийдвэрүүдсэн. Хүнд ч гэсэн шийдвэр гаргаад эх орноо оржуулдаг. Цаашаа бос байлгүй гэж бодож энэ хүн шийдвэрүүдийг гаргасан. Хамгийн сүүлд валютын сандаа энийг бас шүүмжлэх хүмүүс байдаг л баг. Тэгэхдээ энэний цаана ямар учир шалтгаан байсныг ард түмэн мэдж байгаа учраас сонголт бас ойлгомжтой байх болов уу гэж бодож байна. Би энэ туран цугларсан та бүхнийг дамжуулж та бүхний гэр бүл өргөгдөд эрүүл энхас жаргал энэ гол даргаыг дэмжиж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна.